үзэгчтэй Тэнгэр телевизийн өнөөдрийн сэдв зочны ярилцлагаар нийгмийн даатгалын үйлчилгээний тухай өнөөдөр яг хэрэгжиж байгаа ямар шин үйлчилгээ байна, ямар шин боломжуудыг нээсэн талаар ярилцахаар нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Батчаргалтай ярилцах гэж байна. За манай улсад одоо хичнээн байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлөвлөж байна. Яг одоогоор эдийн засаг жоохон хүндрэлтэй холбоотойгоор өөр ширэнд байгаа хичнээн байгууллага байна. За та бүхэн өдрийн мэндийг хүргье. За нийгмийн даатгалын байгууллагад хуулиараа ажил олгогч нар тайлан илгээдэг үүрэгтэй. Яг одоо өнөөдрийн байдлаар бол нийтдээ 65,000 орчим ажил олгогч одоо манайтай харилцаж тайлангаа илгээж байгаа юм тоо мэдээлэл байгаа. За оны эцсийн байдлаар бид нар тоо баримтуудаа гаргасан. За нийтдээ нэг 28 орчим мянган ажил олгогч ямар нэгэн байдлаар өртөө байна гэсэн тоо гаргаж байна. Бараг 3.1 тийм ээ. Гэхдээ энэ дотор бол нөгөө одоо 100 мянган төгрөгийн өртөө гарсан ч юм уу тий 10 мянгаар ч юм уу тооцоо зурсан бүх байгууллагууд ороод тэр нэлээд том өртөө байгууллагуудын тоо бол нэг 6-аас 8 мянгаар дотор бол хэлбэлцэж байна гэсэн тоо бидэрт байна. За одоо нэг хэсэг ярьжсэн шүү дээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр ингээд нэмэгдүүлнэ гэж ярьжсэн. Тэгээд ард иргэдийн зүгээс нэлээд эсрүүцэлтэйч тулгарчсан. Энэ одоо хууль хэрэгжиж байгаа юм. Тийм. Хамгийн сүүлд яг хэзээ нэмсэн бэ? Тийм. Одоо энэ чинь яг бидний мөрдөж байгаа хууль бол нийгмийн даатгалын ерөнхий хууль 2023 онд батлагдаад 24 онд мөрдөгчилсэн хууль тийм ээ. Энд мөрдөж байгаа хуулиар тогтоосон шимтгэл бол огт нэмэгдээгүй хэвээрээ байгаа. Одоо жишээлбэл та цалингаасаа яг өөрийн төлөх хувь нь бол 11.5% тийм ээ. Байгууллага бол 12.5% гэж төлж байгаа. Энэ шимтгэл бол хэвээрээ байгаа. Огт нэмэгдээгүй. Одоо ингээд хуучнаар мөрдөд явж байгаа шимтгэлийн хэмжээ гэсэн үг. Өнгөрсөн жил нийгмийн бодлогын мянган орон дээр яригдчихсэн л да. Одоо 3-4 жилийн дараа 4 их найд төгрөгийг алдагдalhүүлэхээр байна гэд ярьжсэн. За манайх бол одоо нэв санааны зарчмаар тий олон жил явж эхэллээ. Ер нь цаашдаа одоо нийгмийн даатгалын тогтолцоо энэ чигээр нь явах уу? Эсвэл одоо энэ алдагдлаа бууруулахад ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр та ямар бодолтой байдیں۔ Одоо цаашдаа ямар шинжилгээ өгөх юм? Энэ бол улсын их хурлаас манай төсвийг баталж өгдөг нийгмийн даатгалын сангийн төсөв. Тэр төсөв дотор бол жишээлбэл 2026 онд нийгмийн даатгалын санд улсын төсвөөс өгөх тат дэмжлэг гэдэг ангилал байдаг. Тэн дотор бол 1.6 их найд төгрөгийн дэмжлэг биднэрт өгчөөж энэ тогтолцоол ажиллаж байгаа тийм. Гэхдээ энэ 1.6 их найдын 300-аас 400 орчим төгрөг, за нэг 500 орчим тэрбум төгрөг бол алдагдал зарцуулагдж байгаа. Бусад мөнгө нь ямар мөнгө вэ гэхээр одоо нэг цэргийн тэтгэврийн авахчийн мөнгө тий. Одоо манай санд хамаагүй шүү дээ. Тусдаа санхүүжилттэй. 95 оноос өмнө тэтгэврт гарсан хүмүүсүүд бас байдаг. 40 мянган хүн байдаг. Тэр хүмүүсийн тэтгэврийн зардал. За тэгээд бусад зардал гэсэн зардлуудыг санхүүжиж явж байгаа. Тэгэхээр энэ зардал бол олон улсын байгууллагуудын одоо сэсэн судалгаагаар цаашдаа улам ихсэх нь бол тодорхой гэсэн дүгнэлт гаргасан. Гол шалтгаан нь бол юу гэхээр насжилт тий. Одоо хүмүүсийн насжилт нэмэгдэж байна. Олон одоо 99 оноос өмнө 6 хүүхэдтэй дундаж айл байсан. Одоо бол 2-аас 3 тийм юм байна. Энэ өөр их том цохилт энэ бол зөвхөн Монголд биш бүх улсад ийм нөхцөл байдал үүсэж байна. Эндээ төгссөн арга хэмжээ заавал авах хэрэгтэй гэсэн зөвлөмж бол олон улсын зөвлөхөд бол яваад байгаа. Тэгэд одоо яг ямар арга хэмжээ авах? Яг одоо тэгээд нөгөө гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр чинь ажлын хэсэг гараад тий. Ерөнхийдөө бол чинь нэг ямар арга хэмжээ авах вэ? Цаашдаа яах вэ гэдэг бол хуулиар шийдэн шүү дээ. Хуулиар шийдэн. Тэр хуулийн бүх одоо загвар дизайнууд нь бодит хийгдэд ерөнхийдөө дуусч байгаа гэж би сонссон. Нодлон бас таарч ярьж хахад хийгдэж байгаа гэж дуулдчихсэн. За одоо яг ингээд ерөнхий том тогтолцоо тий. Би өнөөдөр ирээдүйн тэтгэвртэй зориулж нийгмийн даатгал төлж байгаа. Гэхдээ ирээдүйд миний амьдралд нэмэр болохоор одоо тэтгэвэр авах уугүй юу гэдэг дээр би эргэлзэж штэ одоо бидний үе чинь нөгөө цанх үе хүн ам. Маш олон бидний үед ээж ам маань дор хаяж 5 хүүхдрүүлдэгсэн. За тэгэл 10 хүүхдтэй айл те бид нар чинь нөгөө хөдөлмөр эрхлэх хамгийн олон хүмүүс те. Тэгээ одоо бид нар ингээд 5-10 жилийн дараа тэтгэврт гарах нь. За тэгэхээр миний төлж байгаа нийгмийн даатгал миний амьдралын баталгаа болж чадахгүй юу гэдэг асуулт хамгийн түрүүнд ингээд даатгал төлөгчөд эргэлзээ төрж байна. Яг зөв. Энэ асуултыг ер нь хүн болгон л асуух хэрэгтэй үүрэгтэй. Яг тэгвэл энэ чинь нөгөө ирээдүйн амьдралын насан туршийн одоо
үндсэн цалин болж хувирч тэтгэвэр бол тийм ээ. Тэгэхээр энэ тэтгэвэр бол ямар нэгэн байдлаар одоо минимум дэм хэрэгцээг хангах түвшинд байх хэрэгтэй гэж. Тэтгэврийн хувьд бол нэг асуулт, таны асуултын нөгөө нэг асуулт нь бол асуулт биш зарчим гэх юм бол таны тэтгэвэр таны төлсөн шимтгэлээс л хамаарна гэдэг зарчим олон улсад үйлчилдэг тийм. Та нийгмийн та тогтвортой ажил хийгээд нийгмийн даатгалаа тогтмол төлөөд ингээд 20 жил, 30 жил, 40 жил ингээд төлөөд ирсэн бол 20 жил 30-аас өөр 30-40-аас өөр байж болно тийм. Эндээс нэгдүгээр таамаар л да. Хоёрдугаар ямар цалингаа шимтгэл төлсөн бэ нь маш чухал. Ийм хоёр үзүүлэлт бол тэтгэврийн хэмжээний үндсэн гол параметр болж хувирдаг. Бүх улсад бас адилхан ийм л байдаг. Дундуур нь яг өгөөжийн асуудал болж ирнэ тий. Хөрөнгөний өгөөжийн асуудал байна. Өгөөжийн асуудал гэдэг нь бол яг хаан цаг үеийнхаа одоо тэр ханшийг нэгэн төвшөнд авчрахын тулд ямар индекс ашиглаж байна тий. Ямар итгэл зүйн ашиглаж байна гэдэг асуудлуудыг л ярьж байгаа. Тэгэхээр 10 жил ажилласан хүнийг 20 жилдээ харьцуулж болохгүй тий. 10 жил гэдэг бол нөгөө 20 жилээс 10 жилээр бага шүү дээ. Тэгчээд 20 жилдээ адилхан тэтгэвэр авах гэж ярил бас сайн өөр юм яригдэн тий. Шудраг бус юм яригдэн. Эсвэл төлөхгүй явж яснаа би энэ буцаагаад төлчих, нөхөө төлчих гээд нөгөө нэг 20 жил шудраг төлсөн хүнээс бас барьчих болохгүй тий. Эн чинь өөрөө бас ингэ гажууд үүсэх юм үндсэн суурь бас болж байгаа гэж бас олон улсын зөвлөлд бас хэлж байгаа. Ер нь гэхдээ сүүлийн одоо энэ ардчлалаас хойших жилүүдэд ийм нэг маргаан, ийм нэг одоо саяны та хоёр ярьдаг шиг ийм шудраг бус итгэл зүйр байгаад тэн дээр ерөнхийдөө ингээд алдаага засаа явж байгаа гэж ойлгож болох уу? Энэ нь бол тийм 1997 оноос хойш нийтдээ 40 удаа тэтгэвэр нэмэгдүүлсэн. Удаар хэмжээ засгийн газар авсан. Төсвийг нь улсын хурал баталж өгч таарна тийм ээ. Тэгээд энэ дотор чинь зарим нь болохоор мөнгөнд үнгээр тийм одоо 30 мянгаар 25 гэдэг ч юм. Зарим үед бол итгэл цөөрээр, зарим үед бол хоснол байдлаар, зарим үед огт нэмэхгүй ийм л байж ирснийг нь 2023 онд манай нийгмийн даатгалын багц хууль их хурлаас батлахдаа бол яг жил болгоны 1 сарын 1-нд инфляцтай уялдуулж нэмэгдүүлнэ гэсэн үндсэн агуулгын тогтоогод өгчихсэн. Тэгээд энэ агуулгаараас одоо бид нар 24 ондоо 25 оны 1 сарын 1 нэмсэн, 26 оны 1 сарын сайн 1 нэмсэн. Ийм үйлдэл хийсэн. Бас нэг юм асуулт өгдөг. Нөгөө хамгийн өндөр төлсөн 5 жилээс нь тэтгэвэр бодмоо гэдэг. За тэгэхээр нөгөө 30 жил 40 жил төлсөн тэгээд сайн дураараа гээд 5 жил өндөр төлсөн хүнээс бага тэтгэвэр авдаг ч юм уу те. Би энэ итгэл зүйрийн асуудлыг яриад байна л да. Тэ энэ одоо ингээд энэ дээр сургамж аваад өөрчилж байгаа, нийгэмд судалгаа хийж байгаа, ер нь судалгаагаа ярьдаг гэдэг. Тийм энэ судалгааг бол яамч хийн, агентлагч хийн, олон улсын байгууллагууд актуарчч бас хийж байгаа. Тэгээ таны асуусан асуулт бас хэцүү. Тэр 5 жил гэдэг ойлголт бол одоо нөгөө та тэтгэврт гарахдаа хамгийн өндөр сүүлийн 20 жилийн 5 жилээр сонгоо гэсэн хуулийн заалтал байгаа юм. Гэтэл албан журмын даатгуулагч бай та бит хоёрын хувьд цалингаа өндөрсөх боломж бол бит хоёрт ихэнд байхгүй шүү дээ. Энэ чинь бол байгууллагаас л өгч байгаа цалин гэж бид нар авдаг. Гэтэл сайн дураар даатгуулж байгаа хүмүүсүүдэд бол тэр цалин төлж байгаа мөнгөнд өнгөө ихсгэх, багасгах боломж нь бас гараад идэг. Бас жижиг аж ахуйн нэгжлэр бас гараад идэг. Тэгэхээр энэ 5 жил гэдэг бол хэдэн онд тогтоосон юм хугацаа вэ гэхээ судлаад үзэхээр 1958 онд бүгд найрамдах Монгол ард улсын тэтгэврийн тухай хуулинд анх 5 жилээр сонгоно гэж заасан юм бэл. Одоо баг ингээд 70 жил хэрэгжиж байгаа 5 жил гэдэг тоо бол 70 жил хэрэгжиж байна гэсэн үг байхгүй. Тэнийг бол бас ашиг бас өөрчлөх шаардлага бас байна. Би яг зүгээр яа саяны энэ сайн дурын 5 жилийн гэдэг хүндж тавьсан бэ гэхээр нийгмийн даатгал төлөх нь өөрөө нэгдүгээрт одоо тэртээ зүг улс болгонд байдаг тогтолцоо тий. Улс болгон л нийгмийн даатгалаар одоо ингээд ирээдүг яадаг. За яг хүссэн одоо оюун даатгалаар явдаг л баг. Тэгэхээр одоо нөгөө хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж ярьчаад тий. Энэ нийгмийн даатгалын уян хатан ирээдүйд итгэл энэ бүхнийг одоо ингээд давхар харж явахгүйгээр одоо нийгмийн даатгал төлдөг байгууллагт өөр бусд ямар нэгэн дэмжлэгч гэдэг юм те. Нэг иймэрхүү байдлаар энэ зохицуултууд хэр зэрэг уян хатан явах болоо гэж одоо хавар хуулиа явах гэж байгаа те. Тий, хавар бол одоо зарим хуулийн нэмэлт өөрчлөлтүүд болон хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн одоо төслийг өргөн барих асуудал засгийн газар гэр бүл хөдөлмөрийн хамгааллын яам дээр бол хэрэгж байгаа. Тэр хуулиар энэ бүхэн тусгагдах болов уу?
Ер нь бол бүх концепцийн хувьд бол бүгд нь бол бас дэлхийн банкны акторчдод хамтраад гаргачихсан байгаа. Тэр чинь бол хуулийн төсөл болгож оруулаад хэлцүүлэг хийх юм байна. За одоо тав дээр урд тэтгэврийн дэвтэр нийгмийн даатгалын дэвтэр гэдэг нь одоо эдгээр ашиглагдаж байгаа юм. Ашиглагдахгүй. За яаж өөрчлөгдсөн бэ? За нийгмийн даатгалын дэвтэр гэдэг ойлголт бол манайх 95 онд анх гаргасан. Тэгээ энэ дэвтрийн гол агуулга бол та бол нийгмийн даатгалын төлсөн байна шүү. Ийм цалингаас төлсөн байна гэд нотлоод энийг нь сар болгон баталгаажуулдаг байсан. Одоо ингээд байгууллагын нэгтлэнгууд сар болгон бичлэлт хийгээл манай нийгмийн даатгалын ажилтны сар болгоныг баталгаажуулдаг байсан. Энэ дэвтэр бол үүргээ гүйцэтгсэн. Одоо бид нар энэ дэвтрийг бол ашиглахгүй байгаа. Энэ дэвтрийн мэдээлэл хаашаа орсон бэ гэхээр таны гар утсанд орсон. Ийм Монголиа. Тийм ийм Монголиад орсон. Манай бас портал энэ даатгалцыг юм дээр бас орсон. Тэгэхээр хуучин бол ажилтнууд бол юу гэж боддог юм бэ? Дэвтэр нэгтлэн дээр байгаа. Нэгтлэн мэдж байгаа байлгуудтай гэж боддог. Одоо бол дэвтэр хаана таны гар утсанд байна. Та энэ гар утсаараа дамжуулаад хянах хэрэгтэй. Миний мөнгө цалин яг авч байгаа цалингаа шимтүүл нэгдүгээр төлж гэнэ үү? Хоёрдугаар тэр сар бол миний шимтүүлийг төлж гэнэ үү гэдгийг хянах эрхийг бол ингээд даатгуулагч болно. Манай сая 200 мянган даатгуулагч өөртөө хянах эрхээ авсан байна гэсэн. Хэрэг төлөхгүй удаж бол нийгмийн даатгалын байгууллага гомдлоо гаргаарай гэдэг агуулгыг нь оруулаад ингээд явж байгаа. Хамгийн их баяртай байгаа нь даатгуулагч нэгдүгээрт өөрөө, хоёрдугаарт аж ахуйн нэгжийн нэгтлэнгууд өөрсдөө ажлын ачаал маш багассан. Бас манай нийгмийн даатгалын нэг ажилтнуудын ачаал бас багассан юм том юм буй болсон, ажил болсон. Бид нар энийг хийсэнд бас маш их баяртай байна. Энийг бол одоо шинжилгээ улам хөгжлүүлээд цааш явнаа. За дараагийн ээлжинд. Дараагийн ээлжих нь бол одоо тэтгэврийн дэвтэр байна. За манай ахмадууд бол энэ тэтгэврийн дэвтрийг манай нийгмийн даатгалын байгууллагаас тамгын дараа гарын үсгэнд дарж өгдөг байсан. За сар болгон банкн дээр очино. За тээлэрээр энэ дээр олго гэдэг тэмдэг даруулна байсан. За энийг бид нар цахим болгоод тэтгэвэр тогтоолтын хуудас гэдэг QR кодтой юм маягт болгоод бас ийм Монголиод холбоод буцаагаад лавлага авах боломжийг бүрдүүлчихсэн. Тий. Одоо ахмадууд бол манай ахмадууд маш идэвхтэй байна. Ажил хийж байна, гадагшаа явж байна, визэнд орж байна. Тэгээ бид нар нүүбийн 5 улсын хэлээр энэ нийгмийн даатгалын лавлага, тэтгэврийн лавлага авдаг боломжийг нэгэд өгчихсөн. Ингээд байж байгаа. Тэгэхээр манай ахмадууд бол бүгдээрээ картаа данстай банк руу сар болгон явахгүй. Тэгээд орон зайнаас үл хамааран тэтгэврнээс нэгэндээ орчихно. Тэгээд ямар нэгэн байдлаар бид нар энийг хүнд ээлтэйгээр л өөрчлөе гэсэн бодолтой хийгээд дууссан. Одоо бид нар энэ ахмадуудын тэтгэврийн асуудлыг дахиад үнзгөрүүлээд өнгөрсөн онд бид нар манайхан группийн тэтгэврөж ярьдаг тийм хөдөлгөөний чадвар алдсан тэтгэврийг заавал бид тийм цаас өгөхгүйгээр тогтоох загварыг анх туршсан. Маш амжилттай болсон. Тэгээд энэ загварын гол зорилго нь юу гэхээр бид нар зөвхөн дансаал явуулна. Бид нар өөрт байгаа мэдээлэл дээр тулгуурлаад хөдөлгөөний чадвар алдсан тэтгэврийг тогтооод туршсан 500-аад хүний мэдээллийг бид нар туршаад үзсэн айгуу дажгүй болсон. Энэ жил бид нар харин араас нь бас залгуулад энэ ажлыг үүсгээд зарим төрлийн өндөр насны тэтгэврийг яг энэ загвар руу оруулна. Материал огт авахгүй. Тэжээчийн алдсан тэтгэврийг бас юм цахим болгохоор төлөвлөж ажиллаж байгаа. Тэн дээр яагаад ярьж байгааг бол 1995 оноос хойш манайх 31 жилийн бааз манай дээр байна. Тэр ийм мэдээлэлтэй бид нар их хөвгөлөөрөө тулгуурлая. За энэ их төвжрэл одоо энэ их одоо утаа өнөр тий энэ их одоо стресс юм заавал очиж өөрчлөлт авах биш. Зүгээр зайнаас өөрчлөлт авах боломж нь олоо гэсэн гол зорилго тавьчихсан. Одоо саяхан нэг дэвтрийн хүнийг тий группийн тогтоохын тулд ингээд ортон цуг авцруулж заавал хурууны хийгээд даруулж гэдэг юм үү тий ийм шаардлага тавьсан гэд нэлээ хэсэг сенсацлал да. Тэгэхээр одоо тэр танах ч гэсэн бас тэр групп алдсны өнгө төгрөгийг танах холбогдгийн хувьд тэрэн дээр одоо өөрчлөлт шинжилгээ хийж чадсан юм байна уу? Бага тий. Энэ нь бол тэр бас харамсалтай явдал тий. Одоо хэвтрийн хүнийг тэр хөөтөнд ортон очрыг гэдэг бол байж болохгүй үзэгдэл. Гэхдээ бид нар энийг бас шалгасан яг манай групптэй холбоотой байгаагүй юм байлээ. Энэ бол улсын бүртгэлийн газартай холбоотой юм процесс явагдсан билээ. Гэхдээ бид нар бас энэ дээр дүгнэлт хийгээд бид нар бол 2-3 жилийн өмнөөс эхлээд ямар ажил бид нар эхэлсэн бэ гэхээр группийн хуралд очихын тулд заавал хүнийг нь дуутах хэрэггүй гэсэн тийм засгийн газрын тийм чиглэлийг бид нар бас хэрэгжүүлээд аль болох хүн дуутахгүйгээ зөвхөн эмч нь орж хамгаалдаг тийм энэ хүнийг заавал орох ёстой бүх материал нь энэ байна гэдэг юм
тэм загварыг нэвтрүүлээд нийлэн удаж байгаа. Нэг асуудал байгаа нь юу гэхээр орон нутгад харин бид нар бас зарим хүмүүсийг дуудах шаардлага гараад байгаа. Тэр хүмүүс заримд олдохгүй байгаа. Тэр хүмүүс хаян дээр байдаггүй, олдохгүй. Тэр хүмүүсийг бид нар очиж нэгтэлж байгаа. Энэ нь одоо бидний гол барьж байгаа зорилго юу гэхээр зөвхөн эмчнэл эрэг. Тэр эмч өөрөө ирээд энэ хүмүүхээр орох ёстой гэдэг одоо өөрийнхөө нотлог үзүүл тий. Одоо оншийн бичиг, шинжилгээний бичиг үзүүл. Хэрэг тэр хүмүүхээр хуурамч бичих байвал тэр эмч өөрөө хариуцлага хүлээ гэдэг ийм загвар нэвтрүүлээ явж байгаа. Сонголт болон цоцлог хоёр дээр бол огт хүнийг дуутахгүй байна. Тогтоолтон дээр бол тодорхой нэг шалтгаанаас бусдыг бүгдийг дуутахгүй байна. Зөвхөн эмч нь орж иж хурал дээр одоо хамгаалдаг тийм загварлыг орж явж байгаа. Энэ жилээс бид нар илүү одоо боловсронгуй болгоё гэсэн бодолтой байна. За энэтэй холбоотойгоор группийн хуралд орохоос өмнө манайхан лист гэдэг авдаг шүү дээ. Одоо энэ байна л да. Хуучны нэг декретний лист, өвчний лист гэдэг хоёр юм ногоо юм лист. Энийг бид нар бас 2 жил хагас өмнө, 3 жил бараг 3 жилийн өмнө энэ цаасан баримтыг бариад яваад гэдэг боловлцсон. Одоо жирэмсний лист авах гэж байгаа нэг бие давхар эмэгтэй хүн хуучны цаас байхад энэ цаасыг эмнэлгээс очиж авдаг гэсэн. За энийг авангуудаа өөрөө барьж аваад ажиллуулах чагаа нэгтлэнд өгдөг. Нэгтлэн нь манай нийгмийн даатгалтай өгдөг. Нийгмийн даатгал нь алдаатай юм бол буцаадаг. Дахиад ирдэг, дахиад явдаг. Ийм байсныг боловлоод энэ листний хуцаг цахим болгоод одоо бид нар даатгуулагчаас буюу тэр бие давхар эмэгтэйгээс юу гэж чинь өгөх юм бол та бид нар зөвхөн дансаал өгч. Дансаад өгтөө өгтөө онлайнаар өгч. Бид нар бусад бүх бодолтыг хийгээд там зөвхөн гүйлгэж гэж юм. Мөчөнд оруулж өгөх гэсэн юм аргачлал руу оруулчихсан байж байгаа. Энэ бол маш амжилттай туршигдсан загвар. Яг энэний араас бид нар тэтгэврүүдийг оруулах юм ажлуудыг хийгээд явж байгаа. Тэгэхээр бидний зорилго бол аль болох хүнд сурталгүй, авилгагүй, ил дууд шилэн хурдан гэсэн тийм загваруудыг л нэвтрүүлэхэд зориод ажиллаж байна. Энэ нь бол болж байна. Аль болох бас хүнд ээлтэй байдлаар л үйлчлэг үзүүлэх нь бидний зорилго, төрийн зорилго байх ёстой гэж үзэж байгаа. За энэний цаана бол мэдээж хэрэг хардлага явуулна. Одоо хуучин бол нийгмийн даатгалын ерөнхий газар нас урсан хүмүүсийн одоо тэтгэврийг авч ашиглаж ирсэн байна ч гэдэг юм. Иймэрхүү хил ам зөндөө гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо та ингээд нүүрээ харахаа болсон гэдэг чинь энэний ард бас хардлага явуулах эрсдэл байна. Тэгэхээр тэн дээр юу яаж хийж? Энэ бас зүй ёсны асуулт. Яг тэгвэл нас орсон хүний тэтгэврийг авсан байна гэдэг ч юм уу тий. Өөр хүний оронд өөр хүн авсан байна гэдэг энэ хардлагууд энэ бүх цаг үед байсан. Бидний хувьд хамгийн их одоо эхний ээлжинд хамгийн түрүүлж хийсэн зүйл бол улсын бүртгэлийн мэдээллийн баазтай манай нийгмийн дэвтлийн мэдээллийн баазар хоорондоо хамтарч ажиллаж байгаа. Тэр дотор нь төрөлтийн мэдээлэл, нас баралтын мэдээлэл, харьяатын мэдээлэл, шилжилтийн мэдээлэл бүгд орж явж байгаа. Тэгээ одоо манай тэтгэвэр олголт сар болгоны 1-нд олгогддог. 1-нд олгодохоос өмнө бид нар 30-31-нд файлаа бэлддэг. Одоо 2 сарын 28, 27-нд бид нар файлаа бэлддэг гэсэн. Бид нар бэлтгэхээс өмнө улсын бүртгэлийн тэр яг нөгөө баазтаа уншуулад нас орсон хүмүүс байна уу үгүй юу? За харьяатын баазтаа уншуулад харьяатаас гарсан хүн байна уу үгүй юу гэдэг бүгдийг уншуулдаг болсон. Уншуулдаг болсон. Уншуулад хэрвээ тэр хүн дээр нас орсон хүн байна гэх юм бол тэр шууд хаалттай зогсоодог болсон. Манай шин програм тийм даваа талтай болсон. Тэгэхээр тэр нь хинт харагддаг гэхээр нөгөө тэтгэвэр хариуцсан нийгмийн даатгалын ажилтан дээр харагддаг. Тэгээд тэр файл нь банк руу явдаггүй болгочихсон юм блок хийдэг болсон байж байгаа. Тэгэхээр энийг бол бид нар улам төгөлдрүүлж байгаа. Алдаа гарах эрх бол бидэрт байхгүй. Аль болох улам сайжруулад энэ хүний мөнгийг, сангийн мөнгийг бас өөр хүнд өгөхгүй байх гэдэг гол зорилго бидний бас гол зорилго. Бас хяналтаа масын тавьж байгаа. За одоо энэ санхүүгийн үйлчилгээч төр ер нь бүх салбарт AI нэвтэрж байна тий. Одоо ингээд би төлсөн шимтгэлээ юм Монголиас харж болж байна. Гэхдээ би тэтгэврт гарахад би танд одоо нэрийн дансанд чинь тэдэн төгрөг та саруулганд тэдэн төгрөг авах юм байна ч гэдэг юм үү те. Нэг тийм ихний тооцоол руу харуул би нэг юм бодно шүү дээ. Тий. За аав би энэ чинь одоо тэтгэврт гараад өглөө эхлэх боломжгүй болсон үедээ би нэг тэдэн төгрөгийн тэтгэвэр авах юм байна шүү гэдэг юм төсөөлөлтөй болохоор хүний ажил хийх, даатгалаа төлөх, урам зориг илүү төлөх гарна гэж. Ер нь тиймэрхүү тооцоол одоо AI нэвтрүүлэх тал дээр ямар нэгэн төлөвлөгөө байна уу? Бага залуучуудын хамгийн их асуудаг асуулт энэ. Би нэг хэдийг төлөвл хэд авах юм бэ? Хэд авах вэ?
тооцоолоор хийгээд та нар банктай адилхан гэж хийгээд банкн дээр байдаг шүү дээ. Зээлийн тооцоолоор, хадгаламжийн тооцоолоор тий. Манай хуучин програм дээр бол байсан. Арай учир дутагдaltaй байсныг нь манайх 2024 онд цоошин систем нэвтрүүлсэн. Яг банктай адилхан систем. Яг өөрөөр хэлбэл системтэй адилхан нэг real time буюу хийсэн үйлдэлийн тухай үед шууд харагддаг. Систем нэвтрүүлээд одоо тэр системд зориулаад бид нар зөвхөн тэтгэр биш тэтгэмжийг бас оруулж байгаа. Одоо жишээ декретийг хамгийн их асуудаг тий. Одоо би над тэрийг хэд бодогдох бол гэдээ асуудаг. Ажил хөдлөлийг бас их асуудаг. Бусад тэтгэмжийг бас асуудаг. Бид нар бүгдийн тооцоололын бүгдийг бэлдээд одоо програмын ажлыг хийдэг явж байгаа. Эхний өдрөлдөө багтаад бид нар эхнээс нь ингээд тавьж эхэлнэ. Тэгээд тухайн хүн өөрийнхөө хэрэгслийг хийж ороод цалингаа оруулаад за 25 жил ажиллахад би нэг ийм авах юм байна гэдэг ийм тооцоололыг бид нар тэтгэмжүүдээр бүгдэн дээр нь хийгээд бэлдээд дуусчих. Тэгээд одоо зөвхөн програмчлалын ажил нь үлдсэн хийдэг явж байгаа. За одоо ингээ харахаар маш их одоо цахимд шилжих маш их ажил хийгдэж байгаа юм байна. Цахимд шилжснээр одоо нөгөө хүний ажиллагаа багасна гэж би ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүний ажиллагааг багасгаж өөрийнхөө одоо энэ 21 аймагт ажиллаж байгаа энэ хэр зэрэг хэмжиж чадчихаа. Бид нар эсрэгээр манай энэ нийгмийн даатгалын тогтцол улсын хэмжээний тогтолцоо шүү дээ. 330 сумд хүртэл ажиллана. 21 аймагт 9 дөрөвт байна. Ерөнхий газар байна. Манайхыг цахимын энэ давуу талын нэг байгууллага судлаад манай судалгааны эзэд жилд 13 тэрбум төгрөг хүмүүс хэмжээнээс нь тооцоолсон. Тэгтээ хүмүүс шүү даатгуулагч өөрсдөө ажиллуулагч өөрсдөө одоо очих зарлалыг тооцогдол. Бид нар нэг асуудал яриад байгаа нь аль болох үндсэн ажил руугаа сайн оръё. Хуулиас сурчлах ажил руу, тайлбар нь таниулах ажил, соён гэгэрүүлэх ажил руу, зөвлөн туслах ажил руу. За дээр нь одоо алдаа хяналтын ажил руу илүү төлхөө оръё. Энэ суларсан цагуудыг бид нар энэ саяны хэлд дурдсан ажлууд руу хордоо оруулах гэсэн гол зорилго тавьж ажиллаж байгаа. Уусаа бид нар шинэ өдөн жил бас 9-12 орон тогоод сонгогдоод нэлээд хүмүүсийн бууралтай болсон. Одоо бид нар энэ хүмүүсийн бууралтай орон зайг зөрүүлээд манай сая 200 мянган даатгуулагч байна. 540 мянган тэтгэвэр авагч байна. 200 мянган тэтгэмж авагч байна. Энэ хүн дээр бид нар одоо байгаа орон тоогоор бид нар бас ачаалал дийлэхгүй оронд бидний цахим AI бусад ухаалаг технологи нэвтрүүлэх гэсэн гол бодлого бид нар барьж ажиллаж байгаа. За тодорхой хэмжээгээр хэмнэлт авчирч байгаа юм байна. Бид нар нөгөө талын юм асуудал тийм. Одоо нөгөө нийгмийн даатгалын сангийн хөрөнгөийг одоо банкнд тавьж байгаа алдсан тийм. Ийм тохиоллоо шүү дээ 100 хэдэн тэрбум төгрөгийн асуудал яригдчихсэн. Тэгэхээр сая өнгөрсөн жил нийгмийн онцлогийн байнгын хорон дээр нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг өөрчилсөн. Тэгэхээр энэ үндэсний зөвлөлийг өөрчилснөөр тэр даатгалын сангийн мөнгийг алдах тий одоо ингээд танил талынхаа банкнд хийдэг тэр мэр тохиолдлууд бууруулж чадсан уу, өөрчилж чадсан уу? Тий. Одоо ингээд залуучууд даатгуулагч нар бол нэг юм асууж байгаа юм. Та нар бидний даатгуул гэдэг нь заах болно тий бид төлөх ёстой төлөө яах вэ? Гэтэл та нар авчид хамгийн муу банкнд байршуулад алдсан тохиолдол байгаа шүү дээ. Дахиж ийм гарахгүй гэж тэгж асууад байгаа. Тэр бас зөв. Энд чинь даатгуулагч өөрийнх мөнгө тий. Тэгэхээр 2023 онд батлагдсан нийгмийн даатгалын багц хуулийн дотор орсон нэг том өөрчлөлт таны хэлдэгтэй адилхан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд мэргэжлийн хороо гэж ажилладаг болсон. Мэргэжлийн хороо. Энэ хороо юу гэхээр хараат бус, орон тооны бус. Тэгээд бид нар та нарыг ийм байдлаар байршуулвал хамгийн эсэлгүй байна шиг гэдэг дүгнэлтийг гаргаж өгдөг. Ийм дүнгээр гэдэг гаргаж өгдөг. Бас нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд олон нийтийн хяналтын зөвлөлөд бас мэргэжлийн байгууллага, хараат бус байгууллага ажилладаг болсон. Тэр нь юу гэхээр мэргэжлийн орооны дүгнэлтийн нийгмийн даатгалын байгууллага нь яг зөв хэрэгжүүлсэн байна уу гэдэг энэ араас нь орж шалгадаг тийм байгууллага. Хоёр юм хороо зөвлөлөөр ажиллаад эхэлчихсэн. Өнгөрсөн онд яг энэ нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, мэргэжлийн хороо, хяналтын зөвлөлийн даалгаврыг биелүүлээд Монгол банкнаас бид нар системийн ач холбогдол бүхий 4 банк, 5 банк энэ байна гэдэг 5 банкийг бид санал болгож ирүүлээ. Бид нар анх удаага яг хуулийн дагуу 700 тэрбум төгрөгийг 4 банкнд байршуулсан. Нэг банк бол энэ энд оролцоод өөрсдөө татгалцсан. Бид нар хадгаламж авахгүй. Тэгээд бид 4 банктай хэлцээ хийгээд 700 тэрбум байршуулад өнгөрсөн онд бидний хөвний орлого бол ойролцоогоор 70 орчим 70 гаруй тэрбум төгрөгийн хөө оролцсон. Тэгээ одоо энэ бол
нөгөө хамгийн муу банкнд хамгийн өндөр хөвдөд байршуулдаг тэр хуучны аргачлал бол одоо бүр ямар ч боломжгүй болсон. Тэдэн ч их зөв. Одоо таны хэлсэн тэр капиталын өр бол одоо 50 гаруй тэрбум төгрөг төлөгдөөгүй байна. Бид нар нодон жил Чингис хаан капитал өрөнд төлбөрөөс 20 тэрбумыг төлөвлөсөн. Одоо капиталаас 50 гаруй Чингис хаан дээр 80 орчим тэрбум төгрөг ингээд нэг 147 тэрбум төгрөгөөс төлөгдөөгүй байж байгаа. Энийг бид нар хурдан төлөвлөж бас үйлдвэрлэлийн ослын сан дээр буцаж төлөвлөх шаардлага бол байгаа. Бид нар энэ жил дахиад дөрвөлжүүлж ажиллагаар ажиллаж байна. Олон улсад ийм байдаг л да, жишээлбэл Сингапур ч юм уу те бусад одоо хөгжингүй улс орнууд нийгмийн даатгал нь өөрөө хамгийн том хөрөнгө оруулагч байдаг нийгмийн даатгалынсаа. Тэгэхээр зүгээр ингээ хадгалуулаад ах юм уу? Эсвэл хадгалуулаад хүүг нь аваад байх юм уу? Эсвэл энийг ирээдүйд ашигтай төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх байдлаар ингэж өөрчлөөд тэгээд нийгмийн даатгалын санг өсгөх одоо алдагдлыг бууруулах гэдэг ийм тогтолцоор орох юм болж байгаа юм. Тийм. Улсын хурлаас баталсан төрөөс тэтгэврийн шинжилгээний талаар баримтлах бодлого байдаг. Тэр бодлого дээр энэ урт тусааны бодлого тийм. Энэ бодлого дотор зааснаар бол энэ нь бол тийшээ нь бол явна. Гэхдээ үе шаттай явна. Энэ шинжилгээг үе шаттай юм тийм. Энэ шинжилгээг өнөөдөр хийгээл маргааш хийдэг. Тэтгэврийн шинжилгээ болж байгаа урт хугацаанд хийдэг учраас аажуу үе шаттай ойлголцож гурван тал хамтран ойлголцож хийхгүй бол болохгүй байна гэдгийг бас зөвлөхөд хэлж байгаа. Жишээлбэл нөгөө хуучин социалист байсан улс орнуудын жишээ бидэрт бас том жишээ болдог. Унгар улс байна, Польш улс байна, Чех улс байна, Казахстан улсуудын жишээнүүд бол зорилго нь бол бас яг таны хэлсэнтэй адилхан. Гэхдээ зарим хэд хөргөн ороод бүртлүүлсэн тохиолдол бас байна. Хөрөнгөний зах зээл оруулсан хөрөнгүүд нь үнгүүдэд тэтгэврийн сангийн хөрөнгөө олж авсан тохиолдол байна. Зарим улс орн бол нэлээд боломжтой явж байна. Чех улс байна жишээ. Бүртлүүлсэн улсын донд бол Унгар улс ордог. Казахстан улс бол нэг хэсэг бүр хойшлуулсан. Ингээд байна. Тэгэхээр бид нар бас яг энэ алдаануудыг давтахгүй тулд маш боломжтой болох хэрэгтэй юм байлаа гэдэг зөвлөмжийг бас өгöd байгаа. Гэхдээ эхний үе шат юм бол тавьсан. Тэтгэврийн нөөц сан гэдэг таны тэтгэврийн даатгалт төлж байгаа 17% байгаа шүү дээ. Тэрнээс 2% бас хоримтлуулж эхэлсэн багаагаар энийг бас буцаагаад хөрөнгө оруулалт руу хийх нь үе шат одоо эхний үе шат тавигдсан. Гэхдээ энэ бол зөвхөн хууль зааснаар засгийн газрын үнэцээс хадгаламж төв банкны үнэцээс төрийн сангийн хадгаламж гэсэн дөрвөн төр. Өөрөөр хэлбэл нөгөө эрсдэлгүй тийм. Түүнээс буцаад энийг очоод компани үнэцээс оруулах юм бол тэнд одоохондоо биднэрт бэлэн биш вэ? Нөгөө талч бэлэн биш үү гэдэг дүгнэлтийг л өгöd байгаа. Болгонтой сайд багтаа нэг ярьжсэн 2% хадгалаад орон сууцны одоо зээл мэлэнд чинь нэмэр болон залуучууд гэсэн нэг тийм мэржсэн. Энэ яг юу болсон бэ? Тэр 2%-ийг бол тодорхой хэмжээгээр байгуулад одоо та ийм мөнгөөр орох юм бол тэр хуулиар нь харагдаж байгаа. Гэхдээ тэрийг эхний ээлжинд хуульчснараа төрөний дурдсан дөрвөн хөрөнгө оруулалт буюу системийн ач холбогдол бүхий банк, засгийн газрын бонд, төв банкны үнэцээс төрийн сангийн хадгаламж гэсэн таны хэлдгээр хамгийн эрсдэлгүй энэ дээр эхний ээлжинд байршуулна гэдэг ийм хуулиар одоо ажиллаж байгаа. Бид нар нодон жил 215 тэрбумыг нь бас системийн ач холбогдол бүхий дөрвөн банкнд байршуулсан. Он гараад 85 тэрбумыг бид нар засгийн газрын бонд худалдаж авсан. Ингээд 300 тэрбумыг одоогор бид нар өдөрдөж байгаа. Гэхдээ таны хэлдгээр энийг бас алдаж болохгүй. Тэгэх юм бол капитал номер 2 болно. Энэ бол бас итгэлцлийн бус асуудал болох учраас маш найдвартай гэсэн агуулгыг хамгийн өмнө тавих хэрэгтэй гэж хэлж байгаа. За танд ярилцсанд баярлалаа. Манай өнөөдрийн зочноор нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Бат Жаргал болцлоо. Анхаарал хандуулсанд баярлалаа.